За юуны өмнө одоо үзэгчдтэй баярлалаа. Намайг одоо сэтгүүлч болгоход одоо хувийн нэмрээр оруулсан Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн танхим, за өглөөний сонин, Монголын радио, Монголын мэдээ сувг гэдэг энэ ажиллаж байгаа бүх байгууллагын хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Дурсаад ярихад одоо сэтгүүл зүйн салбарт орж ирэх шалтгаан юу байв? Хизээ яг энэ мэрэгчлээ сонгож дуурал сонгосон бэ? За миний хувьд бол яг 10 жилийн төгсгөө ангитал бараг мэрэгчлээ сонгосон гэж хэлж болно. Тэгэхээр ер нь сэтгүүлч хүн бол одоо миний бодож байгаагаар бол хүний төлөө ажилладаг, нийгмийнхаа сайн сайхны төлөө ажилладаг ийм ажил байдаг. Бид нэр өглөө болоод хаана ямар үйл явдал болж байна те тэнд хүнд хэрэгтэй юм юу ярив гэдгийг бас үзэгчдэд, сонсогчдод хүргэдэг ийм одоо мэрэгжлийн онцлог байна тийм ээ. Нөгөө талдаа бид нэр өглөө болгон өдөр болгон өөр хүмүүстэй уулзаж бас мэдээлэл бэлтгэдэг нь бас их онцлог ийм мэрэгжил гэж боддог.